бид дахиад буцаад өнөөгийнхөө тогтолцоод орё. Энэ 2012 он гэдэг бол монголчуудын хувьд бас л түүхэн гэж хэлж болохоор цаг ирсэн. Гадаад дотоод хүчин зүйлд бүрдчихсэн. Одоо бид ингээд бүр 20 жил тий сайн ярьдаг, хөөрдөг, одоо ч гэсэн ярьдаг, хөөрдөг хүмүүсийг бид нар нэрийн заагаа шүүмжлээл бодоод ингээд байгаа маань битгий бид нар дардуур биентэйгээ дайсагналцаач. Гашууж гэсэн үнэнтэй нүүр тулж сураач. Гашууж гэсэн үнэн энэ харьцангуй үнэмлэхүү туйлын үннүүдийг ойлгооч. Энийг ойлгосон цагт бидний эвлэлтэд нийлэх цаг их илүү хурдан болно. Хэдэн хэзээ эвлэлтэд нийлж энийг хурдан ухаарч хүчээ нэгтгэсэн цагт бид нар сайхан болно. Гадаад хорвоо майж жам насныхоо юу орох байхгүй юу? Замдууга. Тэгэхээр одоо ингээд дахиад дотоод ертөнд дотоод Монголынхаа нөхцөл байдал тааруулаад ярихад энэ жилийн сонгуул гэдэг бол хамгийн сүүлийн колоничлогчийн технологиор биднийг зарих гэж оролдож байгаа тий сүүлийн шат байх ёстой. Тэнгэр үүлээ хийчихсэн. Монголчууд сэрчихсэн. Монголчууд одоогийн төрлийн тогтолцоог бол өөртөө зүгээр томьёолж зөв хийж чадахгүй болохоос биш. Оюун санааны хувьд бол манай хүн амын 99% нь хүлээн зөвшөөрөхө болчихсон байгаа. Энэ тогтолцооныхоо толгой дээр сууж байгаа хүн ч өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Сүү Батболдон ч тэр тий Элбэг Дордон ч дотроо бөөн зөрчил байгаа. Энэ одон алдаа цогог гажиг нь өөртөө мэдээд байгаа бас. Мөн ганцхан тэрийг нэгдүгээрт одоо энэ шахагдсан байж байгаа алба амьдрал эдний шахаад бодох цэнхийг нөхгүй байгаа эднэрт. Яг энэ 4 жилийн зайлыг чинь гол юм тэр шүү дээ. Хүний ерөөсөө юм бодох цайгүйгээр баахан шахдаг зайл байхгүй юу? 2 жил нь сонгуулийн амлалтаа яах вэ гэж бодож өнгөрн дараагийн 2 жилд дараа нь дахиж яаж сонгох вэ гэхэд юу ч хийлэгдвэл тогтолцоо байхгүй юу? Тэгэхээр одоо бид ингээд хамгийн гол өнөөдөр энэ Русыг колоничлаад байгаа юм чи явж энэ нам нэртэй намын нэрээр хийлэгдэх сонгуул болчиход байгаа байхгүй юу? Сонгуул. Тэгэхээр бид нар одоо бүр ингээд ахуй амьдралаас тэгтэл оюун санаа хүртэл бүх юмнуудын 20 хэдэн нэвтрүүлгийг базаж ярьсаар байгаад одоо юун дээр ирж байгаа нэхэр энэ тогтолцоолууд үл бидний яаж аваачаад байгаа гэдэг дээр ирлээ шүү дээ. Яг яаж аваачаад байгаа гэдэг дээр гут нь нөгөө хоёр намын тогтолцоотой хамгийн одоо юу гэдэг бидний багалзуулаад авцсан байж байгаа одоо хүнийг одоо дүүржүүрт аваачих нь хүзүүнд нь оос угддаг шүү дээ. Яг тэр шиг Монгол үндэстнийг хүзүүнд нь осын угдсан байж байгаа нь хоёр намын тогтолцоотой арчил гэдэг нэрээр авчирч хийж өгсөн. Тэ Монгол ардын колон нам, Монголын арчилсан Пепси нам гэдэг хоёр намтай хүзүүнд угдсан оос л байгаа байхгүй юу? Тэгвэл энэ осноос бид нар мөн 7 сарын 1 шиг тэ энэ ос хэлбэрчсэн байж байгаа хүмүүстэй буу шийдэн болж тэ цус урсгаж гарах юм уу? Ширээний ард сууж энийг ойлгоцож гарах юм уу гэдэг л асуудал яригдаад